59-р бүжиг. Ян овгийн баярт мэдээ. Сүнс хэмээх үгтэй холбогдсонд бол тухайн зүйлийн зэрэглэл үл үзэгдэх өндөр түвшинд хүрдлэн гайхах зүйл биш юм. Би бялдаржуудах шатнаас дээш орших сүнслэг тулааны ертөнцид мянган тулаанч дундаас ганц ч ийм мастер төрөхгүй байх нь бий. Энэ нь би бялдаржуудах шат болон сүнслэг тулааны шат хоорондын ялгаа ямар их болохыг харуулж буй хэрэг. Зэвсэгч мөн адил. Сүнстэй болон сүнсгүй зэвсгийн ялгаа асар их. Тэгвэл энэ жад гарцаагүй сүнслэг идэжээ. Итгэмээргүй юм. Үнэхээр гайхалтай. Ян чиний нүдэнд баярын оч гяралзаж. Энэ удаад жинхэнэ эрдэнэ оллоо. Гүү овгийнханд ийм зүйл байсан гэж зүүдэлсэнгүй. Гэхдээ энэ нийл ягаан өнгийн хориотой дүүлэн нисэх луг хамаагүй хүнд үзүүж болохгүй. Бусдын шундлыг хөдөлгөж өөртөө гай дуудаж мэднэ хэмээн бодов. Тэрээр харцаа шилжүүлнэ. Өнөөдөр болсон зүйлийг өөр хүнд ч хэлж болохгүй шүү. Гэхэд гүү минь юу вэ? Аяархан. Залуу эзэн минь би ойлголоо гэв. Ян вүү гүнзгий амьсгаа авч болсон явдлын аюулыг эргэн санаад. Ян чинь би чинь хараахан өөхөх болоогүй байна. Хэрв энэ тухай ам алдвал манай ян овгийнханд юу тохиолдох вэ? Хэрв морин хулгайчдын бүлгэм биднийг дээрэмчдийг нь асныг мэдвэл их овгууд ч биднийг хамгаалж чадахгүй гэлээ. Азар бүх дээрэмчдийг нэг ч үлдээлгүй устгаж чадсан. Хэрв ганц нь л цугцсан бол маргааш нь тэдний овгийн сүүрлийн өдөр болох байлаа. Ян овгийнх нь дээрэмчдийг өдөхгүй бол тэдэнд овгийг устгах шалтгаан олдохгүй. Учир нь их овгууд хянж байдаг. Харин шартаг гарсанд бол их овгууд ч юу ч хэлж чадахгүй юм. Ян чин толгой дахин. Та хоёр ойлгож байгаа бол болоо. Юутай ч энд удаан байж болохгүй. Дээрэмчид хизээж дахин ирч магадгүй. Хурдан буцъя гэв. Удалгүй Ян чин Янгүү хоёр хурдан мороор дотлохсоор Ян овгийнхандаа буцаж ирлээ. Гэртээ ирээд тэдний сэтгэл жаахан намс хийв. Наад зах нь энэ хэрэг илрээгүй бололтой. Гэтэл яг энэ үед Ян чин холгүй зогсох Ян Си ахвагчийг олж харав. Си ахвагчаа. Ян чин гайхширсан төрхөөр тэрхүү настай хүн рүү ширтлээ. Ян Си ахлагч гараа ардаа бариад Ян чин Янгүү нарыг эрхийг хүтээж байсан бололтой. Тэднийг мартайгоо яарн эрхийг хараад ахлагч хөмсөг зангидан. Ян чин Янгүү та хоёр хаагуур юу хийж яваад ирэв? Хэмээн ширүүхэн асуулаа. Янгүү үүнийг сонсоод гим хийсэн хүүхэд шиг. Ахлагчаа бид юу ч хийгээгүй хэмээн төгдөрч эхлэв. Юу ч хийгээгүй? Тэгвэл юунаас найгаад байгаа юм? Гэж Ян Си ахлагч дуугаа намсган асуулаа. Ян чин ахлагчийн нүд рүү гүнзгий харснаа. Си ахлагчаа та бүхнийг мэдчихсэн үү? Гэж асуув. Мэдхээр барах уу? Бүх зүйлийг нүдэрээ харлаа. Ян чин Янгүү та хоёр үнэхээр зоригтой юм. Хэрв өнөөдрийн үйлдэл чинь бусдад илэрсэн бол Ян овогт ямар аимшигтай гай авчрах байсныг мэдэж байна уу? Ахлагчаа би буруугаа ойлгож байна. Хэмээн Янгүү санаа алдав. Ян чиний сэтгэл дотроо баг зэрэг хөдлөв. Сайн бодоод үзвэл Ян Си ахлагч тэдний үйлдэлийг эртнээс мэдэж сүүдэр мэд даган нууцаар хамгааж байсан ажээ. Ян Си ахлагч Ян чин рүү хайр инрэл ачаагүй байдал хосолсон харцаар харав. Үүндээ тэр хоёрыг аваасаа гарахад л нэг л биш байгааг тэр анзаарчээ. Хэрв зөвхөн Ян Вүү байсан бол тэр тоохгүй байх байлаа. Гэрч Ян чин өөр. Одоо Ян чиний байр суурь тун эмзэг. Ялангуяа Сүү хүүгийн гарыг хугаснаас хойш 3 дугаар эзний хараанд өртсөн тул овгийнх нь түүнийг хараа хяналтгүй гаргахыг хүсэхгүй байгаа юм. Тиймээс Ян чинийг ганцаараа гарахад хэн нэгэн заавал нууцаар хамгааж байдаг аж. Өнөөдөр Ян чин хүнд ч мэдэгдэхгүй гарсан тул түүнийг хамгаалах хүн байсангүй. Ян Си ахлагч үүнийг мэдмэгцээ Ян чиний араас яаран мушгижээ. Тэрээр бүх үйл явц үр дүнг нүдэрээ үтсэн байна. Ялангуяа Ян чин ганцаараа 10 гаруй дээрэмчнийг хэрхэн устгахыг хараад гайхсандаа ангааж архижээ. Одоо тэр Ян чинийг яаж зэмлэхэж мэдэхгүй байсан тул санаа ардан. Яах вэ? Та хоёр бодлогогүй үйлдэл хийсэн ч залуу хүн зориг зүрхтэй байх хэрэгтэй. Азар та хоёр тэнэг биш учраас нэг ч амьд хүн үлдээсэнгүй гэв. 4-р эзэн минь энэ хэргийг нууцлж өгөөрэй гэж Ян Вүү гуйлаа. Та хоёр өнөөдөр юу хийснийг би мэдэхгүй. Та хоёрч бас юу хийснээ мэдэхгүй байх ёстой. Ойлгосноо? Гэж Ян Си ахлагч ширүүхэн хэлв. Ян чин Ян Вүү хоёр эхлээд гайхсан ч удалгүй утгыг нь ойлгож 4-р эзэн минь бид ойлголоо гэлээ. Энэ нь Ян Си ахлагч тэднийг хамгаалж буй хэрэг байв. Хэрв хэн нэгэн асуувал та хоёр өнөөдөр овгийн хэрэгтэй зүйлсийг худалдаж авахар морьтой гарсан гэж хэлээрэй. Тогтоож чадах уу? За 4-р эзэн минь гэж Ян чин Ян Вүү хоёр зэрэг хариулав. Ян Си ахлагч гүнзгий санаа артаж. Ян Вүү чи төрүүлээд яв. Ян чин чи үлд гэв.
Янву ахлагч Ян Чинтэй юу ярихыг мэдээгүйч үг дуугүй явлаа. Ян Чин "Гүү минь юу вэ 2 мориноосоо бууж 4-р эзэмэн" хэмээн бүхийв. Ян Чин "Чи айж байна уу?" гэж Янсын ахлагч асуулаа. "Айхгүй байна. Нэгэнд хийсэн болохоор айх шалтгаан алга. Дахиад ийм боломж гарвал би дахиад л хийн" гэж Ян Чин хариулав. "Сайн байна. Маш сайн. Ян авагт зүрх зариггүй ир хүн хэрэггүй. Би чамайг зэмлэх гэж байсан ч тэр дээрэмчид дэндүү их нүгэл үлдсэн тул хэний ч зүрхэнд уур хилэн асах нь мэдээж. Гэхдээ Ян Чин төвчих хэрэгтэй үедээ төвчж сурах хэрэгтэй. Энэ агуу зэдүүд нутагт тэр дээрэмчид бол орон нутгийн эзэд нь юм шүү." Ян Чин ч бас өөрийнхөө үйлдэлийг жаахан бодлогогүй байсныг мэдэх тул аяархан "4-р эзэмэн, би ойлголоо" гэв. "Чиний тулааны чадвар би бялдаржуулах шатны 7-р түвшинд дөхөж очсон бололтой. Энэ надад үнэхээр том гинтийн бэлэг боллоо. Ян Чин, би чамд яаж хэлхээ мэдэхгүй байна. Ян овгийнхан урд нь чамд буруу хандаж байсан байж магадгүй ч энэ нь гарцаагүй нөхцөл байдлаас л болсон хэрэг" гэж Янсын ахлагч түүний мөрийг алгадав. Ян Чин юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй. Ахлагч гараа ардаа барин "Эцсийн эцэст чиний дотор гомдол байгааг би ойлгож байна. Гэхдээ одоо чамд асуудах тулгуур Ян овгийнхан чадах чинээгээрээ туслах болно. Яг над шиг би чиний төлөө амиаж өгөхөд бэлэн байна. Яагаад л эдийг мэдхүү" гэлээ. Ян Чин гайхаж хоцров. Янсын ахлагч гараа зангидж "Энэ бол овг. Чиний ирээдүйн ололт амжилт надаас хамаагүй илүү байна. Чи байснаар Ян овгийн ирээдүй надаас илүү гэрэлтэх болно. Тиймээс чиний төлөө би энэ хөгшин амиа хайрлаад яах вүлээ. Энэ бол овг. Би үүнийг хэлж байгаа нь чи зөвхөн өөрийнхөө төлөө бус. Ян овгийнхоо төлөө амьдрах ёстойг санаасаа гэсэндээ юм шүү" гэв. Ян Чиний сэтгэл үүнд ихэд хөдөлж "4-р эзэн минь, би ойлголоо. Таны өнөөдрийн үгийг би үргэлж санаж явах болно" гэж гүнзгий амьсгаа он хэллээ. "Мэдэж байгаа бол болоо доо. 100 овгийн сорилтын тулаан эхлэх төхөж байна. Чиний чадвар өндөр байгаа ч илүү их бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. За одоо явж босно. Өнөөдрийн явдлыг хинч дурсаж болохгүй шүү." Удалгүй Ян Чин явлаа. Янсын ахлагч түүний араас харж зогсохдоо Ян Чиний чадвар дэндүү хурдан өсөж байна. Яг л тэр үеийн агуу зэлүүд нутгийн анхны суу тухаантан шиг л байна. Түүнчлэн энэ хүүхэд авьяаслаг бөгөөд шийдэмгий юм. 10 гаруй дээрэмчнийг ганцаараа устгасан гэд бодохоор манай Ян овгийн заяа буян үнэхээр дэлгэрхэндээ химэн амандаа шивнэлээ. 80-р бүлэг. Хүндийн хүч, өрөвний нэр хүнд. Цаг хугацаа нүд ирэмхийн зуур өнгөрч нэг л мэдэхэд сар гарын хугацаа ард хоцорчээ. Ян овгийнхны өөртөө найруулсан хүндийн хүч өрөл овгийн дотор хэдийнэ алдаршиж амжив. Өдгөө Ян овгийн гишүүдийн ихэнх нь уг үрлийг хүртэж тулааны урлын чадвар нь нүдэн дээр илт дээшилсэн байлаа. Энэ нь бүхэд бүтэн овгийн хувьд баярт мэдээ байв. Учир нь хүндийн хүч өрөл овгийн ерөнхий хүчин чадлыг үлэмж нэмэгдүүлсэн юм а. Ян овгийн дундаж түвшин дээшилсний дараа Ян Жинхэ Ян Чинтэй зөвлөлдөв. Тэд эцэст нь хүндийн хүч өрлийг гадаад ертөнцид худалдаалахаар шийджээ. Тэдний ашигласан арга нь Ян Чиний өмнө нь санд болгож байсантай ижил байв. Хи овгийн худалдааны бүлэг дуудлаад худалдаа зохион байгуулж түүгээр дамжуулан хүндийн хүч өрөл бусад овг аймагуудад ямар ач холбогдолтой болохгүйг тодорхойлохоор тогтов. Хи Юу Ян энэ мэдээг дуулаад гайхаж бас баярлав. Уг нь Хи овгийн худалдааны бүлэг дуудлага худалдаа зохион байгуулах хүртэл нэлээд хугацаа дутуу байсан ч хүндийн хүч өрлийн тухай сонсоод мэдээг даруй түгээж тус өрлийн гайхамшиг нөлөөг сурталчсан ойрын хугацаанд дуудлах худалдаа хийхээр зарлав. Хүндийн хүч өрөл гарцаагүй энэ удаагийн дуудлах худалдааны хамгийн гол нууц эрдэнэ болох нь тодорхой болов. Энэхүү мэдээ тархсан нь овг аймагуудын дунд асар том шуугиан тарив. Нүд ирэмхийн зуур олон овгууд хүндийн хүч өрөлд эргэлзэж үнэн мөнийг тодруулахаар хүн илгээж дуудлах худалдаанд оролцохоор зэхэж эхлэв. Өнөөдөр дуудлах худалдаа эхлэх өдөр Хи овгийн худалдааны бүлгийн зэрэглэл агуу зэлүүд нутгийн 100 овгийн дунд төдийлөн өндөр биш гэдгийг дурдах хэрэгтэй. Ер нь бол тэднийг дуудлах худалдаа зохион байгуулахад хамгийн ихтэй ойролцоох 10 гаруй овг л хүнээ явуулдаг байсан бөгөөд ач холбогдол нь бага байдаг байлаа. Гэвч хүндийн хүч өрлийн сураг гарсан цагаас хойш Хи овгоос аслагдсан овг аймагуд хүртэл хүнээ илгээжээ. Нэг л мэдэхэд Хи овгийн худалдааны бүлэг асар том найр наадам зохион байгуулж буй мэд нүсэр болж ховиров. Аха, Ян овгийнхан жаахан харамч загнаад байгаа юм биш үү? Бид холбоотнууд байж хүндийн хүч өрлнөөс ердөө 10% ашиг өгнө гэх юм. Хи Юу Ян чангаар инээд алдаж. Ян овгийнхан харин ч өгөөмөр хандаж байна. Би судалж үзлээ. Хүндийн хүч өрлийг бөөнөр нь зарж болно. Тэд бидэнд ердөө 10% өгсөн ч энэ нь манай Хи овгийн
худалдааны бүлгийн хувьд тэнгэрийн ивэх юм. Үрэл найруулах нууц жор. Ян овгийн эзэмшил байгааг чи мэдэх ёстой. Хэрэв тэд үүнийг зарна гэвэл агуу зилүүд нутгийн бусад худалдааны компаниуд хүндийн хүч үрлийг борлуулах эрхийн төлөө цусаа урсгахад ч бэлэн байна. Бидэнд 10% өгч байгаа нь л их юм. Илүү гордоод яах вэ? Ян овгийнхан бидэнд үнэхээр сайн хандаж байна. Энэ хүндийн хүч үрлийн нөлөө үнэхээр бишрэм. Би бэлдэржуулах шатны тулаанчдын чадварыг ямар ч боцолгүйгээр нэг төвшин ахиузна гэдэг чинь урд хожид сонсогдоогүй зүйл. Энэ удаагийн дуудлага худалдаанд дор хаяж 60 гаруй авг оролцохоор ирсэн байна хэмээн Ли Юрэн хэлв. Гэхдээ хачин юм да. Ян овгийнхан энэ хүндийн хүч үрлийг хаанаас олсон юм бол? Ли Юен гүнзгий амьсгаа авч. Энэ бол тэдний хаанаас нэг газраас олсон зүйл биш. Харин өөрсдөө бүтээсэн зүйл. Бүтээснээ үрэл найруулах жор зохион гэдэг яаж боломжтой юм бэ хэмээн Ли Юрэн сочирдон дуу ардав. Боломжгүй зүйл гэж үгүй. Би агуу зилүүд нутгаар хөндлөн голд явж элдв шидтэй тан ховрын бэлтмэлийг цөөнгөө харсан ч хүндийн хүч үрэл гэдэг нэрийг хизээж сонсож байгаагүй. Ян овгийнхан өөрсдөө бүтээсэн гэж байгаа нь ч утгатай сонсогдож байна гэж Ли Юен өгүүлв. Үнэхээр хачин юм. Ян овгийн ахлах юм найруулагчийн чадвар гэвэл дунд зэргийн ч байдаг шүү дээ. Мэдээж зүгээр нэг дунд зэргийн хүн яаж шин жор зохиох вүлээ хэмээн Ли Юрэн үл итгэсэн байдалтай хэлв. Ли Юен эрүүгээ элбэн. Үүнийг хэлэхээр чи магадгүй итгэхгүй байх л та. Гэхдээ энэ үрлийг бүтээсэн хүн нь Ян ахлах биш. Тэгээд хин гэж Ли Юрэн бүр чих гайхаж орхив. Тэр бол Ян чин хэмээн Ли Юен алгуурхан хэллээ. Юу? Яаж тэр вэ? Тэр чин дөнгөж л жаал хүү шүү дээ. Ли Юен гараа ардаа барин зогсоод эхэндээ би ч бас боломжгүй гэж бодсон. Гэвч энэ хүү дэндүү олон боломжгүй зүйлийг биелүүлж байна. Миний цуглуулсан мэдээллээр бол Ян Жинхэ хүртэл хүндийн хүч үрлэний асуудлыг шийдэхдээ тэр хүүгийн амнаас гарах үгийг хардаг болсон байна. Үүнээс үзэхэд хүндийн хүч үрлийг үнэхээр Ян чин бүтээжээ. Эн чин итгэмээргүй юм. Зүгээр л итгэмээргүй. Хэрв энэ хүү үнэхээр ийм шидтэй үрэл, им бэлдмэл бүтээж чаддаг юм бол нөгөө им найруулагч сууднууд гэгч нар түүний дэргэд юу ч биш болох нэ хэмээн Ли Юрэн өөрийн ихгүй уулга алдав. Ли Юен чамаг ингэж хэлэхэд гайхах зүйл алга. Энэ хүү бүр энж багшийн замдаж хүл тавьсан хүн. Тиймээс агуу зэдүүд нутгийн им найруулагч сууднуудыг түүнтэй зүүрлэх нь тэнгэр газар шиг ялгаатай хэрэг гэлээ. Ли Юрэн цочирдож. Тэгээд дуудлага худалдаа эхлэх төхөж байхад Ян овгийнхан яагаад ирэхгүй байна вэ? Харин одоо л ирж байх шиг байна. Ли Юен нүдэ нарийсхан урагш хардах нүсэр хэсэг хүмүүс бараа болон ирж явах нь харагдлаа. Тэд бос гарцаагүй Ян овгийнхан байв. Ян Жинхэ тэргүүзэн явж мориноосоо буун мэдчлээд. Ли ах минь хүлээд гисэн бол хүлцэд өчий. Яг л чиний тухай ярьж байтал ирлээ шүү. Ян дүү минь чи яг цагтаа ирлээ. Дуудлага худалдаа эхлэх гэж байна. Ли овгийн худалдааны бүлэгт маань үнэхээр том бэлэг барж ирлээ дээ хэмээн Ли Юен туйлын баяртайгаар хэлв. Ян Жинхэ найрсгаар инээж. Ли ах минь та дэндүү сайхан загнаж байна. Хүндийн хүч үрлийг Ли овгийн худалдааны бүлэгт даатгах саналыг би биш Ян чин гаргасан юм. Хэрв та хэнд нэгэнд талархахыг хүсэж байвал Ян чинд л талархах хэрэгтэй гэлээ. Өнөөдөр хүндийн хүч үрлийг гадагш худалдаалах анхны өдөр тул Ян чин ч мөн овгийнхонтойгоо хамт ирсэн байв. Ян Жинхэгийн үгийг сонсоод Ли Юен даруй ойлгож. Ян чин залуу найз минь чи намайг дахиад л дайхшрууллаа шүү гэв. Хүндийн хүч үрлийг бүтээсэн маань миний хувьд зүгээр л нэг тохиолдол байсан юм. Дурдаад байх зүйл бишээ хэмээн Ян чин даруухнаар хариулв. Хэрв энэ дурдаад байх үед биш юм бол миний амьдралдаа хийсэн бүхэн юу болж таарах вэ дээ? За хэрэггүй. Үгээр яах вэ? Ян чин чи хүндийн хүч үрлийг бүтээсэн хүн. Тиймээс үүнийг бүтээгчийг олон нийтэд зарлах хэсэг нь зөвхөн чиний мэдэх хэрэг. Ли Юен гараа ардаа бариад. Хэрв чи зарлахыг хүсэхгүй байвал манай Ли овгийн худалдааны бүлэг хүндийн хүч үрлийн гарал үүслийг нууцлах үүрэгтэй гэлээ. Ян чин хэсэг боцноо Ян Жинхэ рүү харлаа. Ян Жинхэ үг хэлэлгүй харцаараа өөрийн бодлоо дамжуулж Ян чин ч түүний юу хэлэх гээд байгааг дор нь ойлгов. Ян Жинхэ инээмсэглэнэ. Залуу хүн хитрхээ нуустдаг байх албагүй. Ли ах минь. Хүндийн хүч үрлийг бүтээгч нь Ян чин гэж шууд хэлээрэй. Манай Ян овгийн сууд ухаантныг гадныхан мэдэг. Сайн байна, Ян дүү минь. Үнэхээр уужим сэтгэлтэй хүн юм.
Хүндийн хүч хүрлийг яан ч нь бүтээсэн гэх мэдээ тармуц томоохон овгууд яаж цачирдахыг төсөөлөхөд ч сонирн байна. Тэр их овгуудын царай төрхийг харахыг тесэн ядан хүлээж байна шүү. Хахаха хэмээн Фи Юян чин сэтгэлээсээ чангаар хөхрөлдлөө.